та бүхэнд бас эхний зочин маань бэлэн болсон гэдэг мэдээлэл бас ирж байна. Тэгээд өнөөдрийн бас зочин маань их гоё хүн байгаадгаас контент бүтээгч. За тэгээд та бүхний мэддгээр бол ер нь бол AI контент бүтээгч Дима ирсэн байгаа. За тэгээд та бүхэнтэй Димагаа бас студидд урьж байна. Тэгээд Диматай бас өнөөдөр нэлээд гой зүйлсийн талаар ярилцсанаа. Тэгээд би чинь бас өөрөө нэг AI контент бүтээгч тал руу юм шүү дээ. Бас тал руу гож байгаа юм контент бүтээгч л дээ. Тэгээд Диматайгаа бас өнөөдөр нэлээд AI-тай холбоотой тэгээд одоо асуулт шалгана гэхгүй дээ. Тэгээд ер нь бол нэлээд Диматайгаа бас AI юу болж байна? Тэгээ AI одоо химэл оюуханы талаар бол та бүхэн бас үзэн сууж байгаа хүмүүс мал мэдэх бах. Би бас химэл оюухантай холбоотой мэдээлэлүүд айлуулах та бүхэнд хүрэхийг хичээж хүргэдэг шүү дээ. За тэгээд зочноо мэдээж ирэг өөрийн AI контент хөгжүүлэгч Дима ирсэн байна. За тэгээд Димаг студидд урьж ин цанцараа тэ алуу Дима маань хаана байна? За тэгээд контент бүтээгч байгаад байгаа. За тэгэл AI хүний ажлыг бол мэдээж маш их орлоод байгаа. Тэгээд та бүхэн мэдж байгаа. Одоо баг тим студийн том зардал ямар ч хэрэггүй болцсон. Тэгээ студийн зардалгүйгээр одоо бид нар ч одоо ерөөсө зураг авалт гэдэг чинь бол маш том өндөр одоо юу байдаг. Одоо камераас өксүүлээл, гэрэлтүүлгээс өксүүлээл ингээл маш хэцүү зүйл байдаг. За тэгээд тийм аа сайн уу? За сайн бацгаана уу? За сайн. Чихвчээ зүгээд микрофон өөртөө гоё ортуулаад. Яа энэ ч одоо бүр контентоос харснаас илүү сайхан залуу байдаг юм шүү дээ. Би бас өөрийг харсан ч бас баяртай байна. За баярлалаа. Тэгээд бид нар ч бас анх удаа уулзч байгаа шүү дээ. За тэгээд өдрийг өглөөг яаж эхлүүлв? За юун дөрөнд та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За тэгээд ийм гоё нэвтрүүлэгтээ урьж байгаа чамд бас маш их баярлалаа. Баярлалаа. За өнөөдөр бол маш гоё эхэллээ миний хувьд. Тэгээд гадаа өнөөдөр хүйтэн байгаа ч гэсэн сэтгэл маань маш гоё дулаахан байна. За ямар гоё юм бэ. За микрофоноо та бас жоохон ойртоол ярьж болно шүү дээ. Ангисгээд ойртуучих уу? Одоо яач. Гайгүй гоё яг болж байна. Өөртөө ингээл голонд гоё та өөр гоё тухтаал байх гэж. Тэ. За тэгээд хоёулаа чи өнөөдөр бас ингээд AI-ийн талаар ер нь ярилцъя гэдэг. Ер нь эхлээд ер нь баг нийт хүмүүстэй бас та өөрийгөө гоё танилцуулаад эхлэе. За намайг болохоор Дин Мухаммед гэдэг. За би болохоор сошиал орчин Дима нэрээр ерөнхийдөө контент бүтээдэг. За тэгээд тэр дундаа химэл оюуханы салбарыг бол ерөнхийдөө маш их сонирхдаг. За тэгээд өөрийнхөө одоо сурж мэдсэн зүйлээ бусдаа хуваалцсангаа өөрөө ингээд сурж мэдээд хөгжиж явж байгаа юм залуу байгаа. Товчхон доо тийм. Би Димаг бас ер нь дагдаг үзчихсэн л та тийм. Ер нь гадаадад их яваад ах шиг байсан. Тэгээд ер нь бол гадаадад байдгийм үү, Монголдоо ер нь суурьт юм уу? Тэр бас нэг асуучмаар байсан. Тий, гадаадад яг уу 90 орчим ерөнхийдөө бол байдаг. Тэр дунд Австралид ер нь нэг 2 жил гаруй байсан. Тэгээ одоо болохоор Монголдо их хвчлэн байгаа. Хаяаны гадаад руу гарч ажил мэргэжлийн хувьд гарч орно иймэрхүү байдалтай байдаг. За. Ер нь Дима анх ер нь хизээ контент хийж эхэлсэн юм. За би контент хийгээд ерөнхийдөө нэг удаагүй байгаа. За хуучин би ч өөрөө сонсогч хүн байсан ер нь. Тэгээд сонсогч байжгаад ерөнхийдөө жилийн чүлээ аваад тэгэнгүүт ингээ завтаа болж эхлэнгүүтээ контентын салбарт орж эхэлсэн. За тэр дундаа ерөнхийдөө нэг жил хагасл болж энэ да контент хийгээд. За контент хийснээс хавуулаад ер нь одоо тэр тусмаа AI штэ тий. Тэгэд ер нь бол контент хийнгээ сайжирж гин үү те. Эсвэл одоо юу гэдгийг эхлээд бүгдийг судалсныхаа дараа контент хийдэг үү? Би одоо энэ контентийн одоо стратеги руу л орчих гол юм л те. Яг яаж контентийг бэлддэг? За би контентээс илүү одоо би нөгөө химэл оюуханы ерөнхийдөө амар сонирхож судалж байгаа. Тэгээ тэр талаар ярмаар байна. Тэгээ энэ нь болохоор миний контенттэй шууд холбоотой болохоор. За тэгээ химэл оюуханыг одоо ярихаас өмнө яг юу гэдэг зүйлээс нь би ингээ ярмаар байгаа байхгүй. За ингээд бүр ингээ үнцгийг тайлбарлах юм бол ерөнхийдөө маш олон зүйл байгаа. Бидний мэдэхгүй термин илэрхийлж юм. Миний мэдэхгүй зүйлүүд бол маш байгаа. За тэгээ би болохоор ер нь энгийнээр ингээд химэл оюуханыг авч үздэг. Би бол ингээ химэл оюуханыг бүтээдэг хүн бол биш. Яг химэл оюухан бэлэн байгаа одоо бүтээгдсэн том компаниудаас бүтээд өгсөн шүү дээ. Бид нэр OpenAI энэ видео тэр том компаниуд хийгээд өгсөн байгаа зүйлийг би ингээ ашигладаг юм залуу байгаа. Тэгээ химэл оюухан гэдэг зүйл маань ерөөг товчхоноор тайлбарлах юм бол одоо яг нэр нь хэлж байгаа шиг яг химэл оюухан буюу бидний сэтгэн бодох чадварыг хийсвэрээр ингээ хийгээд өгсөн ийм зүйл байгаа. Тэгээ энэний үндсэн чив үүрэг нь болохоор яг л бид нэр өдөр тутмын ингээ хийж байгаа ажил мэргэжил бүх зүйлийг хялбарчлах зорилготой ийм зүйл байгаа даа. Тэгээд яагаад би химэл оюуханд руу орж ирсэн бэ гэхээр би ер нь ямар нэг зүйлд харьцуулах юм бол
2010 оны интернет анх бид нэр гарч ирсэн тий. Google одоогийн ChatGPT-ийг өвөг эцэг гэх юм уу. Тэр зүйл гарч ирж ирсэн. За тэгээд 2010 онд одоо биткойн гарч ирж ирсэн. За тэр гарч ирснээр маш олон хүний амьдралыг өөрчлөлтөд маш том эргэлтүүд болж ирсэн. За мөн 2013 онд одоо Instagram гарч эхэлж ирсэн. Тэр үед бас ингээ ашиглаад эхэлж ирсэн хүмүүс одоо амар том амжилттай байгаа зах зээл дээр. За мөн бидний одоо салшгүй нэг хэсэг болсон байгаа тий. Яг тэрнтэй адилхан одоо ингээ хиймэл оюухан гэдэг зүйл ингээд маш хүчтэйгээр ороод ирсэн. За тэнгуүтээ би ингээд энэ зүйлийг хараад сонирхоод за одооноос энэ зүйлийг ингээд судлаад ингээд сонирхоод явах юм бол ирээдүйд зах зээл дээр илүү амжилттай байх үндсэн ингээд сур маань тавигдах юм байна гэдэг үндснээс сонирхоод эхэлж ийсэн. Тэгээ явандаа энэ маань ингээд миний ажилтай холбогдоод одоо ингээд контент бүтээгээд ингээд явж байгаа. Тийм. Одоо контент бүтээгээд ер нь бол хэр олон хүмүүсээс сэтгэл авч гин тий. Одоо контент бүтээгч ч одоо ерөөсөө ингээл хүмүүсээс ингээл сэтгэлүүд их авдаг тий. Сайнын чаван, сарын чаван энэ гэл. Тэгвэл ер нь дима дээр ер нь сар комментүүд хэр хэрэгтэй. За би одоо нөгөө химэл оюун анх гарч ирж байхад их л сурчилсан байгаар ингээ химэл оюуханы контентууд хийдэг байсан л да. Тэгээд тухайн үед бол дэмжиж байгаа хүмүүс мэдээж зөндөө байсан. За тэрний хажуугаар шүүмжилдэг хүмүүс бол маш их байдаг байсан. За яагаад шүүмжилдэг байсан бэ гэхээр одоо ихэвчлэн эцэг эхчүүд ингээд амар шүүмжилдэг байсан. Яагаад хүүхдүүд ингээд хичээл хийхээ байлаа амарцхан байдлаар ингээд юмудаа хийгээд байна гэх мэтчлэн тиймэрхүү шүүмжүүд бол ирж исэн. Тэгэхээр энэ дээр нэг юм хэлэхэд нөгөө одоо 70-аад оны үед тооны машин анх гарч эхэлжсэн те бидний амьдралд. Тухайн үед бас яг л адилхан ингээд тооны машин гарахад их олон хүмүүс шүүмжилж ирсэн юм байна л те. Ингээд хүний ингээд сэтгэн бодох чадвар одоо байхгүй болчлоо. Ингээд хүн тоо бодохгүй бол ингээд тархин ингээд хөгжихгүй юм байна гэх маягаар ингээд хандж ирсэн. Гэтэ тооны машин гарч ирснээр одоо математик гэдэг зүйл чинь илүү дэвшилттэй одоо хурд руу хөгжсөн байгаа юм л да. Тийм биш үү те. Нэг баг ахч л нэг тооны машин ашиглаж байгаа юм бол шууд ингээд үгүй ингээд толгойн ажиллагаа боллоо гэж тэгэл ярьдаг байсан. Одоо болохоор тооны машин биш ChatGPT болгоно. Одоо хүний толгойн ажиллагаа боллоо гэж яг ижилхэн зөвөр юм өөрчлөгдсөн байгаа шүү дээ. Тэгээ одоо ер нь хамгийн сайхан гоё комментүүдээс нь юу байдаг юм бол? Зөндөө шүү дээ. Одоо яг миний хийж байгаа зүйлийг ерөнхийдөө дэмжиж байгаа хүмүүс бол маш их байдаг. Яг одоо тэр хүмүүс би одоо контент хийж гиснээр ерөнхийдөө өөрийгөө маш их өөрчлөгдсөн гэж боддог. Би хуучин юм нээлттэй биш бүрэг тиймэрхүү хүн байсан бол контент хийж гиснээр өөрийгөө нээж чадсан. За олон хүмүүстэй харилцдаг болсон. За тэрүүгээрээ дамжуулаад одоо нэмэлт орлоготойч болсон. Тий маш олон зүйл өөрчлөгдсөн байна. Одоо Димагаас асуухад болохоор Монголын одоо AI контент бүтээлд одоогор ямар чиглэлээр хамгийн их ашиглаж байна вэ? За химэл оюухан одоо бидний хувьд ингээ одоо хийж байгаа зүйлүүд ерөнхийдөө бол ойлгомжтой байна шүү дээ. Одоо зураг янзлах, бичлэг хийх, чатбот холбох гэх мэт ингээ зүйлүүд хийгдэж байгаа тийм. Гэтэ судалгаагаар болохоор химэл оюуханы хөгжил дөнгөж одоо 5% дээр явж байгаа гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол дөнгөж хөгжиж байгаа салбар. Тэгэхээр бидний одоогийн хийж байгаа зүйлүүд бол зүгээр наадахын энгийн зүйлүүд бол байгаад байгаа. Одоо тэр зураг янзлах, бичлэг хийх, тэр чатбот холбох гэх мэтчлэн. Тэгээ одоогоор зүгээр хүмүүсийн хийж байгаа зүйлүүд ихэвчлэн нөгөө маркетингийн бичлэгүүдийг бол маш их хийж байгаа химэл оюуханаар. Тэр нь угаасаа хийхээс өөр арга байхгүй. Ингээ маш олон зүйлийг хөнгөвчлж, амарчилж байгаа болохоор энэ чиглэлээр явж байгаа гэж бодож байна. Одоо Димагаас нэг асуухад бол одоо Дима одоо AI контент бүтээгчтэй. За тэгвэл AI контент бүтээгчнэр Монголд нэх олон байдг байх гэж би боддог. Нэг хитгэн байгаа ах, нэг бас харагдаад байдаг юм бас нэг өөр гадна. Тэгээд тэдгээр хүмүүсээс ер нь Димагийн өөрийнх нь AI контент бусдаас одоо ялгарх зүйл нь юу гэдэг юм бол? За өөрөө юу гэж харж байна? Тий. Миний ялгарх зүйл гэх юм бол би AI-г одоо дүнж сурж эхэлж байгаа. Миний мэдэхгүй зүйл маш олон байгаа. За тэгээ би яг өөрсгөө ингээ хүмүүстэй ингээ уулзаад групп үүсгээд тэгээ тэд нартайгаа илүү хамт хөгжихийг ингээ хичээдэг. Энэ чиглэлийн контентуудыг бол хийдэг. Тий. Тэгэхээр тэрүүгээрээ би ялгаатай гэж бодож байна. За тэгээд миний одоо химэл оюуханаар хамгийн хийж байгаа одоо хамгийн гоё зүйл гэх юм бол одоо чатбот би холбодог байгаа. За алтан байгууллагуудад ийм чатботыг үйлчлэг үзүүлдэг. За чатбот гэхээр нөгөө хүмүүс ингээ автомат хариулагч гэж ойлгож байгаа хэл та. Яг ерөнхийдөө бол яг тийм. Гэхдээ химэл оюуханы чатбот гэхээр нөгөө би яг өөрийнхөө толгоонд байгаа зүйл мэдээллийг химэл оюуханд оруулж өгснөөр одоо би хүмүүст яг өөрийнхөө хэлэх гэсэн санааг химэл оюуханаар дамжуулаад ингээ хүрэх боломж үүссэн байгаа юм л та. Тийм. Одоо тэгээд энэ чирээс асуухад одоо юу гэдэг AI ашиглагад одоо сая нэг бот өгсөргöd гэхээр би одоо нэг айгүй гоё асуулт асуучих. Тэр нь болохоор та ер нь программист хүн үү эсвэл одоо ингээд бот өгсөрдөг гэлээ л дээ. Тэгэхээр одоо бот өгсөрдөг гэхээр одоо нэг программист хүн байх хэрэгтэй гэдэг юм уу заавал тийм. Энэ дээр юу гэж бодож байна та?
За тийм маш гоё сонирхолтой асуулт байна. Тэгээ энэ дээр би анх нөгөө хиймэл оюун ухаанд орж эхэлж байхдаа судалж эхэлж байхдаа бас тэгж боддогсон. Одоо энийг би ингээ ойлгохын тулд заавал IT-ийн мэдлэгтэй байх ч юм уу эсвэл код бичих юм одоо хиллэгүүд байдаг ш JavaScript-ийн янз бүрийн хиллэгүүд байгаа. Тэдгэрийг сурах мэдэх шаардлагатай болов гэж бодож ирсэн. Гэхдээ яг үндэ бол тийм мэрэгжил надад бол байхгүй. IT-ийн ямар нэгэн сургууль төгсөөгүй. За кодны талаар бол ерөнхийдөө бол мэдлэг бага. Гэхдээ энэ хиймэл оюун ухаан гэдэг зүйл маань өөрсдөө яг одоогийн байдлаар бидний үндсэн хэлээр ярьдаг болчиход байгаа байхгүй. Одоо би монгол хэлтэй байна уу, орос хэлтэй байна уу, англи хэлтэй яг тэр хэлээрээ хиймэл оюун ухаантай ярилцаад тэгээ өөрийнхөө хүссэн зүйлийг ингээ хэлэх боломжтой болчиход байгаа. Тэгэхээр энэ зүйлийг болохоор хүн болгон ерөнхийдөө сураад цаашаа ингээд ажиллах боломжтой. Яг надтай адилхан гэсэн үг. Одоо ингээд Димагийн зүгээс одоо манай зах зээлд болохоор AI контентын хэрэглээ гадаад орнуудтай ер нь харьцуулахад хэр хэмжээнд байна гэж харж байна. За гадаад орнтой харьцуулах юм бол манайх харьцангуй гайгүй. Ер нь бол ашиглаад эхэлсэн байгаа. Тий. За ялгаа нь юу вэ гэвэл гадаад оронд одоо яг хиймэл оюун ухааныг хийгээд одоо биднэрт ингээ гаргаад эхэлсэн байгаа шүү дээ. Зөвхөн бид нар тэн дээрээ яг өөрсдөө хийж байгаа ажил мэргэжилтээр тулгуурлаад ингээ холболтуудыг л хийгээд яг ажиллаж байгаа шууд гүйцэд ажиллаж байгаа гэсэн үг. Яагаад вэ гэвэл хуучин яг одоогоос нэг жилийн өмнө ChatGPT ч юм уу одоо бусад хиймэл оюун ухааны монгол хэл нь бол муу байсан. Харин одоо болохоор яг л ямар ч алдаагүй монгол хэлээр ярьдаг бүр одоо ингээд хариулдаг байсан бол одоо бараг шууд ингэ ярьдаг болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бидний хувьд болохоор харьцангуй гайгүй олон газар ашиглаж байгаа. Тэгээ миний үйлчлэгээ бас одоо ихэвчлэн хоолны газрууд болон салон тиймэрхүү үйлчлэгийн газрууд холболт хийдэг л дээ. Тэр газрууд болохоор ерөнхийдөө ойрын хугацаанд маш их ихсэж байгаа надад хандж байгаа юм. Одоо ингээд асуухад одоо сая одоо Дима бол өөрөө анх хол ингээд судлаад хийсэн шүү дээ. Одоо үзэн сууж байгаа манай үзэгчид болохоор бас гэж сонирхож байгаа хүмүүс маш олон байгаа. Тэгэхээр одоо ингээд сонирхоод эхлэхээр одоо бид нар одоо ингээд спортоор ярихад бол эхлээл яадаг чинь тий одоо нэг зохиод ч гэдэг юм уу одоо тоглолтоо одоо хөл бөмбөгч байх юм бол бөмбөг шүл сурдаг ч гэдэг юм уу тий хэрвээ сакс байх юм бол шийдэж сурдаг ч гэдэг юм уу иймэрхүү зүйлсүүд эхэлдэг тий за тэнгууд одоо ингээд тоо бодох юм бол тоогоо хэл сурдаг ч гэдэг юм. Тэгвэл AI дээр бид одоо үзэн сууж байгаа хүмүүс маань үзэгчд маань тий яг юунаас эхлэх хэрэгтэй юм бол одоо Дима гэдэг хүн маань одоо яг хаанаас эхлээд үдий зэрэгт ирүү тий. Тэгэхээр ер нь одоо нөгөө нэг ийм туршлагатай хүнээс бол юунаас эхлүүл одоо ингээд таны төвшөнд тий эсвэл одоо хиймэл ухааны бүр илүү сайн мэддэг болох юм тий. Тий би саний хэлсэнчлэн бол хиймэл оюун ухаан дөнгөж хөгжиж байгаа зүйл. Тэгэхээр миний мэдэхгүй зүйлүүд бол маш их байна. Гэтэ миний хувьд яаж орж ирсэн бэ өөрийнхөө одоо өнцгөөс ярих юм бол би контент бүтээж эхлээд тэгээд хажуугаар нь ажил хийдэг байсан. Тэгээ контент бүтээдэг хүмүүст одоо нэг бичлэг ирээл хийхэд бол маш их цаг хугацаа зарцуулдаг өөрөө бас мэдж байгаа хэрэг тий. Тэгээд тэр нь надад амар хэцүү санагддаг байсан байхгүй. Тэгээ би бодож байгаа за хиймэл оюун ухаан гэдэг зүйл байгаа маань. За энийг яг өөр дээр тулгаад одоо миний энэ хийж байгаа зүйлд яаж хослуулж болох вэ гэдэг талаас нь бодож үзэж байсан. За тэнгууд надад нэг ийм шийдэл гарч ирсэн. Одоо байсан зүйлтэй ерөнхийдөө хиймэл оюун ухаанаар нэг зураг өгөөд тэгээд текст өгөөд тэгээд хиймэл оюун ухаан миний төрсийг яг нэг би ярьж байгаа юм шиг ингээд яриулцдаг тийм зүйл байсан байхгүй. Тэгээд тэрүүгээр дамжуулаад би контентийг маш амархнаар хийж эхэлж ирсэн. Тэгээд хуучин болохоор нэг рил хийх гэж бараг нэг өдөр зарцуулдаг байсан бол за хиймэл оюун ухааны тусламжтайгаар би ингээд нэг одоо хэд рилийг хэдхэн цагийн дотор ингээд хийчихэж байгаа байхгүй. Тэгээд тэрүүгээрээ дамжуулаад 7 хоногт би 3-4 удаа контент хийдэг болсон. Тэгээд тэрийгээ дагаад миний одоо Instagram ч юм маш хурц цагаар хөгжсөн юм. Одоо Дима яг тэрийг ашиглаж байгаа юу? Тэгээд одоо бол ашигладаг. Тэгээд байнга л ашигладаг юм. Тэгэхээр ер нь бол би ингэж л ойлголоо одоо нөгөө Димагийн хэлж байгаагаар болохоор ер нь бол хамгийн эхлээд одоо эхлэх гэж байгаа хүмүүс маань өөрийнхөө хэрэгцээнд юу байна тэрнийхээ дагуу юма олоод холбож ашиглах юм бол цаашдаа хөгжөөд явхад бол илүү амар болтгоо. Тий яг зөв. Одоо хиймэл оюун ухааны төрлүүд бол маш их байгаа байхгүй юу? Тэн дээр та өөрөө бодож байгаа л за надад энэ тохирох юм байна гэдгийг олж аваад тэгээ тэрийгээ яг нэг хослуулаад ажиллажхад болчихж байгаа. Тэгээ энэ дээр бас нөгөө нэг хэцүү бас юм байгаа. За нөгөө нэг үзэгчд маань хүмүүс манаас зарим нэг хүмүүс маань за одоо ингээд би юм хийдэг, тийм хийдэг байлаа гэж бодъё. Тэгээд тэгсэн чинь нөгөө хиймэл оюух нь олдгүй. Одоо би яаж хиймэл оюух нь олох вэ гэдэг нэг асуудал дээр ирвэл яах вэ? За тэгэхээр яг юу хийдгээс шалтгаална л та ямар зүйл хийхээс шалтгаалаад. За одоо
тэр хүн жишээ нь сошиал хэрэглэдэг, сошиал орчин байдаг бол одоо зөндөө контентууд байгаа шүү дээ. Тэдгээрээс жишээ бол би ерөнхийдөө дандаа тийм гадаадын хүмүүс ч юм уу одоо хийцэн байгаа хүмүүсийг хараад тэдгээрээс ингээд санаа аваад тэгээ шууд хэрэгжүүлдэг. Тэгэхээр одоо бидний над шиг одоо жишээ нь контент хийдэг хүмүүс бол одоо яванд бол маш олон болох байх хиймэл оюун ухааны талаар. За тэдгээр хүмүүсийг одоо хараад дагаад ч юм уу эсвэл асууж болно над руу шууд холбогдоод тэгэх юм бол би ингээд заавал хариулах ч юм уу тиймэрхүү. Тэгээ манай бас ингэ групп байдаг нэрээ. Тэр дотор яг хиймэл оюун ухааны сонирхдаг юм хүү залуучууд бол байгаа. Тэгээ бид нар ингээ хамтдаа өөрийнхөө сурж мэдсэн зүйлээ хуваалцаад ингээ хөгжиж явдаг байгаа. Одоо жишээ нь тэр газар руу ороод ирж болно те. Яг сонирхож байгаа хүмүүс бол тий. Одоо нөгөө монгол хэл дээр их одоо AI-ууд байгаа шүү дээ. За тэгээд ер нь бол монгол хэл ашиглаж болдог ч гэдэг юм уу AI-ууд. За тэгэхээр эдгээр AI-уудын бол давуу болон сул талаас нь ярилцвал. За Монгол одоо яг Монголоос гарч байгаа AI-уудын хувьд бол давуу тал мэдээж хэрэг монгол хэл бол байгаа. Монгол хэлийн илүү нөгөө наривчлалд оруулж өгсөн тэрүүгээр ялгаатай байх гэж бодож байна. Бусад одоо гадаадын AI одоо гаргаж байгаа нөхцөл нь болохоор яг монгол хэл дээр бүр нарийн бол оруулж өгөөгүй. Үндсэн одоо сүрийг оруулж өгөөд бусдаар болохоор яг ялгаагүй л гэж бодож байна. Ер нь дэжгүй. За тэгэд ер нь Димагийн хувьд AI контент бүтээгч болоход одоо хамгийн чухал нэг чадварыг нэрлэвэл та юуг нэрлэх вэ? За контент бүтээгч болохын тулд хамгийн эхлээд ер нь бол хүмүүст яаж одоо өөрийнхөө санаа хүргэх вэ гэдэг дээр л анхаарах хэрэгтэй байна. Товчхон мөртлөө яг санаагаа яаж илүү гоёор хүргэх вэ? Энэ дээр л гоё бодоод анхаарчих юм бол одоо болохоор контент бүтээх нь өөр амархан болчиход байна. Гол нь жоохон бодоод яаж хүмүүст хүргэх дээр л анхаарч болчих واخ гэж бодож байна тий. За AI нөгөө ашигласнаар бол цаг зардал мэдээж ирэх хэмнээд байгаа шүү дээ. За тэнгууд энийг одоо би танаас асуухад AI-г ер нь зайлшгүй хэрэглэх ёстой зүйл мөн үү? Хэрэглэхгүй байх ёстой зүйл үү? Одоо юу гэдгийг те бид энийг ер нь заавал сурах ёстой зүйл мөн юм уу? За энэ дээр бас нэг хоёр талт зүйл гарч ирнэ л те. Зарим одоо хүмүүс байдаг те. Яг бодит зүйлдээ илүү бодит мэдрэмжийг ингээ хүсдэг хүмүүс байдаг. За зарим хүмүүс болохоор илүү амархан байдлаар ч юм уу хамаагүй одоо хиймэл байсан ч гэсэн хамаагүй ингээ хийгээд боломжтой. За хиймэл оюун ухааныг миний хувьд болохоор одоо би өөрөө ингээд яг хийж байгаа хүнийг болохоор зайлшгүй ингээ сурах шаардлагатай гэж үздэг байгаа байхгүй. Ягаад гэвэл одоо саяны би хамгийн хэлсэн жишээ шиг одоо интернет гарч ирж эхэлж исэн тэр крипто болоод Instagram гэх мэт зүйлүүд одоо бидний амьдралд яг л нөгөө салшгүй хэрэглээ болчиход байгаа байхгүй. За тэгэхээр тэр зүйлүүдийг бид ингээд одооноос сурж эхлэхгүй бол ингээ хоцрогдох байдал руугаа ингээ шилжиж байгаа гэсэн. Тэгэхээр орчин үетэй хөл нийлүүлэлт алхахын тулд бид нар энэ хиймэл оюун ухааныг зайлшгүй л ер нь сурах шаардлагатай болчиход байна. Одоо ингээд Димагаас асуухад болохоор одоо AI контентоос одоо ингээ орлого олох боломжууд ер нь хэр байдгийг AI контент ашигласнаар одоо таавал нөгөө AI-г бол ашиглаж ер нь ботыг үсэрдэг гэх мэтлэн зүйлсийг бол сая ярианд дурдсан. Тэгэхээр ер нь одоо тэрнээс ч гадна те ер нь AI-г сурснараа одоо орлогожих боломжууд ер нь хэрэг байд юм бэ те. За миний хувьд болохоор яг уу одоо хиймэл оюун ухааныг судлаад тэгээ тэрүүгээр контент хийгээд тэгээ тэндээсээ захиалга аваад гэх мэтлээ одоо ингээ орлого олж байгаа. За хиймэл оюун ухааныг яг үндсэн орлого олох хэрэгсэл гэхээсээ илүү яг өөрийнхөө ажил дээр хэрхэн амархан байдлаар одоо ажлаа хөнгөвчлөх гэдэг талаас нь харвал илүү их өгөөжтэй болов гэж би хардыг. Яагаад гэвэл яг одоогийн нөхцөл байдал дээр ерөнхийдөө хиймэл оюун ухааныг одоо оюуны хөдөлмөр хийдэг хүмүүс оруулаад ирэх юм бол 5 хүний хийдэг ажлыг ингээд нэг хүн хийчихэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол асар олон тийм одоо танд юунаасаа орлого гэхээс илүү тийм бүтээмжийн талаар бүтээмж чинь өсөх юм бол мэдээж орлого өссөн шүү дээ. Яг тэр талаас нь хараад ашиглавал илүү үр дүнтэй болов гэж харж байна. Одоо Димагийн бас алсын хараа ер нь яг юунд чиглэлт юм бэ те? Одоо бас бид нар ч одоо нэг алсын хараа байж л байгаа шүү дээ. Тэгэхээр одоо Дима одоо цаашдын контентэнд юуг оруулъя гэж боддیں۔ Ер нь цаашдын яг энэнийг хийснээрээ яг юунд хүрэх гэдэг алсын хараагаа хэлвэл. За баярлалаа. Одоо би сайхан нөгөө энэ зүйлийг ингээ илүү нарийн судлахын тулд нөгөө хятад орныг зориод ирсэн байхгүй. За тэгсэн чинь яг хятадын тэр нэг технологийн одоо хот толгой шинжийн хотод очиход би бол ингээл гайхаж байгаа байхгүй амар хасар өндөр хөгжигдсэн байлээ. Жишээ нь хүргэлтийн асуудал ихэд л одоо хүмүүс хуучин нөгөө дуугаар мопедер хүргэдэг гэсэн л одоо зүгээр тэнгэрийн шудраанаар хүргэх жишээний. За тэгээд таксинаар болохоор угаасаа ингээд жолоочгүй болсон тий. Би зүгээр хуучин болохоор тэр нөгөө жолоочгүй таксиг ингээд зориултын аппликейшнэр ч юм уу ингэж дууддаг гэж бодож ирсэн байхгүй. Тэгсэн зүгээр л ингээд такси дуутахад жолоочгүй такси хүргэж байгаа. Энэ бол ингээд энгийн зүйл болсон наадсах юм. За тэгээд одоо цагдаа нар ч юм уу одоо харуул хамгаалтынхан зүгээр
гудамд биш ингээд дроноор ингээд шууд ажиглалтаа хийгээд тэр дроноороо шууд ингээд хүмүүстэй харилцаа явуулдаг. За энэ болохоор ингээд технологийн дэвшил байгаа юм л та. Тэгэхээр ирээдүйд манай Монгол улс ч гэсэн ингэж хөгжинэ гэж би боддог. Тэн дээр ингээ хөв нэмэр оруулах ч юм уу. Тэн дээр нь өөрийнхөө одоо сурсан мэдсэн зүйлээ хөв нэмэр оруулах л юм цаашдын алсын зорилготой байгаа. Одоо Димагийн хувьд ер нь контент хийж эхлэе. За тэгэл ер нь бол групп байдаг гэлээ те. Тэгэхээр одоо хичнээн хүнд ер нь Дима нөлөөлж байна одоо ингээд. Хичнээн хүн бас өөрчлөгдөж байна те. Тийм. За одоогийн байдлаар би энэ группийн нэгэд нэг удааг байгаа. Тэгээ өөрөө бас давхар энэ дээр суралцсан явж байгаа. Одоогийн байдлаар манай группний 100-аад хүн байдаг. Тэгээ бид нар ингээд санал бодлоо солилцоод сурсан мэдснээ хуваалцаад явдаг юм групп байгаа. Явандаа бол тэгээд олоолаа болно гэж найдаж байгаа тийм. 100 гэдэг бол ер нь их тоо шүү дээ ер нь. Тэ. Ер нь их тоо. За тэгээд ер нь контент хийж эхлснээс бас ингээд гоё талархдаг зүйлсүүд яг юу гэдэг. За контент би ер нь контент хийж эхлснээр талархдаг зүйл юм бол одоо ингээд маш олон давуу талууд байл баян л да. Одоо жишээ нь өөртөө чинь би ингээд танилцж байна тий. Контент ингээд тэрнээс бол контент хийдгүү байсан бол ингээд тань шиг одоо үнтэй танилцах нь бол жоохон хэцүү байсан баг. Тэр гих мэтлэн одоо олон танилтай болсон. За тэгэнгүүт тэр танилын хэрэгээр миний одоо зам нэгдэг ч юм уу тиймэрхүү зүйлүүд бол болж байгаа. Тийм болохоор өөртөө бол ингээд контент хийж ихсэндээ өөртөө бол маш их талархдаг нэгдүгээр. Тэгээ хоёрдугаарт одоо ингээд тууштай байгаа цаашдаа явах юм бол контент маань илүү надад ингээд өгөөжтэй байна гэдэгт бол итгэлтэй байдаг. Зүгээр тэглэв яг баярлалаа. Тэгээд ямар гоё юм бэ? Би ч бас л адилхан хичээгээл явж байгаа цалаа дөө. Бас тэгэл контент гэдэг салбараас нэлээд гоё салбар байдаг. Ялангуяа AI бол бүр гоё байдаг. Тэгээд AI-г бол сурах нь бол зайлшгүй гэж би бол өвдөө бас бодоол байдаг л та. Тэгээд мэдээж хэрэг шууд хэлчих юм бол тулгаад байгаа юм шиг санагдах байх гэж би бас боддог. За тэгээд AI-г ер нь бол хоёлаа ер нь төлхөө ингээл тойрол энэ тэндээс нь ер нь яриад яваал байх юм байгаа юм. Тэгэхээр ер нь бол хиймэл оюун ухааныг ашигласнараа одоо ингээд тухайн хүмүүсийн бүтээмж бол өндөр өсөж байгаа. За тэр ойлгомжтой. Одоо бүгдээрээ бүр хоёлаа бүр ингээд нэг сул талаас нь яриул энэ AI-ийн нэг сул талыг. За сул тал гэх юм бол одоо контент бүтээдэг хүмүүсүүд одоо өөрөж бас мэддэг нэг контент бүтээгээд ямар нэгэн байдлаар маркетингийн сурчлагаа ч юм хийхээр маш олон хүмүүс ингээд холбогдож эхэлдэг те. За яг тэд нарыг бид нар амарчлах зорилгоор ингээд бот холбож байгаа. Тэгээ тэр болгон хүмүүстэй ингээд цаг хугацаа энерги зарцуулахгүйгээр хиймэл оюун холбож байгаа шүү дээ. Тэгээ энэний сул тал гэх юм бол яг бодит мэдрэмжээр тухайн хүний яг сэтгэл хөдлөл ямар байна гэдгийг тодорхойлох жоохон хэцүү бол явцдаг. Хиймэл оюунхаа яагаад гэвэл яг л тэр асуултан дээр тэнд бол мэдрэмж байхгүй шүү зүгээр яг асуулсан асуултын өгдлийн дагуу ингэ хариулж байгаа. Жинхэнэ хүний хувьд болохоор тэр хүн яг ямар мэдрэмжтэйгээр над руу харилцаж чинь гэдэг ингэ мэдрэмжийг мэдэх боломжтой. За тэр нь бол одоо ингэ сул тал байх магадaltaй гэж бодож байна. За бас тийм ээ яа харахгүй нөгөө хиймэл оюун ухаан чинь яг юу бод мэдэрч ин тэр хүн инээж яриад байна уу те уйлж яриад байна уу те энэ мэтлэн зүйлсийг бол ойлгохгүй байх нь ойлгомжтой. За тэгээд AI бүтсэн контент чинь бол ерөнхий бол жинхэнэ бус гэж шүүмжлэлт бол хандлагад бол ер нь бол их өртөөд байгаа. Та энэ дээр ер нь ямар байр суурьтай байдаг? Тий жинхэнэ бус гэж ерөнхийдөө маш олон хүмүүс хэлж байгаа л да. Гэтэ тэглэгээд одоо тэр зүйлийг хийхгүй байх юм барахгүй болчиход байгаа байхгүй. Одоо саяны миний хэлсэнчлэн одоо би нэг жишээ нь одоо контент хийхин тулд нэг газар орчноо бүрдүүлэх ёстой. Тэгээд том хэмжээний камера авах ёстой. Тэгээд текстээ бэлдэх ёстой гэх мэтлэн маш олон ажил байгаа. Харин тэрийг маань маш амархан байдлаар ингэ шийдээд өгчгөр ингээ би одоо тэрийг бол ашиглахгүй байх юм аргагүй юм болж байгаа. Одоо эндээс нэг яг асуулт асуухад одоо нэг AI одоо рекламад их гараад байгаа шүү дээ. Нэг ингээл гинт явчихсан чүм үгүйс нэг морин дээр гарчсан гинт гарч ирсэн юм дээр чи зогсож өгсөн. Гинт айгу арай нэг юм жоох нэг юу гэдэг awkward гэх юм нэг жоох арай өөр эвгүй шилжээд зах шиг те. Нэг тэгсхийгээд идэг. За тэр тал дээр болохоор та яг одоо нэг жинхэнэ контент бол байгаа шүү дээ. Жинхэнэ яг ингээд зураг авалтаа хийгээд ингээд аваад хийцэн контент. За энэ ч нэг зураг өгөгдлүүдийн өгөөд тэгээ промпто өгөөд тэгээ хөдөлгөөд нийлүүлсэн нэг зураг одоо видео одоо реклам. За тэгээ эндээс та яг харахад яг аль нь илүү үн цэнтэй реклам бэ? За үн цэний хувьд ярих юм бол мэдээж хэрэг яг хүний тэр сэтгэл зүрх шингэсэн зүйл те тэр зүйл мэдээж хэрэг үн цэнтэй байх л та. Бүтээмжийн төвд ярих юм бол мэдээж юм л аяахан бүтээмжтэй байна шүү дээ. Ер нь бол яасан ч гэсэн хиймэл аяах тал тий. Би нөгөө тал руу гаргачих гал. За тэгэхээр ер нь энэ зураг авалт чи ийм цаг бүтээмжтэй гарч ийн, ийм цохилтой гарч ийн, амьд байна. Тий одоо нөгөө анх нөгөө ChatGPT дээр нөгөө аниме дүрс гарч эхэлж байхад тэр бол нэлийн шүмжил өртсөн шүү дээ. Тий тэр талаарч би бас хийжсэн санаж байна. Тий тэгэхээр гэтээ тэглээгээд одоо дэлхийн ертөнц маань зах зээл маань өөрөө нөгөө шилжилт дээр дараа чи шилжилт рүү ингэ шилжиж байгаа болохоор
ингээ яах чаргагүй ингээ хүмүүс тэрийг ингээ хийхээс өөр аргагүй болчиход байна л да. Одоо ер нь хүүхэлдэйн киноныг хийхэд бол нэлээд амар болчих чинь гэж би бас хараад байгаа. Тэ нэг хүүхэлдэйн киног ингээл айгүй их зурдаг. Тэ ялангуяа Япон бол нэлээд зурч хийдэг байсан бол одоо ялангуяа Хаяо Миязакигийн одоо нөгөө нэг юм Ghibli студиогийн зургуудыг бол нэг хэсэг жингээ хүмүүс тэрэнд ч би нэмэр оруулсан гэхгүй. Тэ тиймэрхүү юм болсон. Тэгээ яг энэ дээр болохоор одоо яах аргагүй байх л да. Тэгээ одоо бүр артистууд бас гарч эхэлсэн байгаад байгаа тий. Тэгэхээр ер нь бол та цаашдаа одоо сая одоо ингээ чатботын талаар ярьжсэн бол одоо хөрвөх өөр зүйл рүү орох боломжтой бол одоо контент чинь цаашаа ингээд өргөжлээд одоо хүмүүсийг одоо мэдээж зах зээл өөр байгаад байгаа шүү дээ. Хүмүүс чат отооч AI-аар хийлгэж байгаа. За тэгээд нөгөө дуу хийх гэж байгаа артистууд ч гэж байгаа ч гэдэг юм. Би бас нөгөө тэрийг жаахан судалсан юм л да бас байлээ л дээ. Тэгэхээр ер нь та ингээд чиглэлийг ингэж одоо асуугаад байгаа асуулт нь болохоор Дима ингэж хөрвөх үү? Эсвэл зөвхөн нэг чигээ барих уу? За хөрвөх тал дээр одоо яг ямархуу хэмэл оюунхаа өөрөө яг өдөр хэрэгцсэн өөрчлөлт гэдэг байгаа байхгүй. Янз бүрийн ингээд хөтгөлүүд гарч ирж байгаа. Янз бүрийн ингээд шинжилэлүүд гарч ирж байгаа. Тэрийг дагаад л ер нь бол хөрвөн гэж бодож байна. Тэгээд хуучин одоо бичлэг ямар зүрийн дүрс төр ярих юм бол эхэндээ бол амар ингээ хиймэл гэдэг мэдэгдээд идэг гэсэн байхгүй. Одоо би чинь маркетинг бичлэг хийх гэж юм уу захиал аваад. Тэгээ одоо болохоор ер нь бол бараг ялгахдахгүй болох жишээ нь тиймэрхүү амар хөгжилтэй болоо гэлж байна. Тэгэхээр бид нэр цаашдаа бол энэ дэр ингээ клип хийх, бүр цаашлаад киноч хийх ингээ боломж ингээ гараад ирж байгаа юм л та. Тэгэхээр бид нэр одоо миний хувьд одоо би төсөөлөхдөө гэртээ сууж байгаа л өөрийнхөө одоо толгой дотор байгаа уран бүтээлийг хиймэл оюунханаар дамжуулаад гарах боломж байгаа байхгүй. Тэгэхээр тэр зүйл рүү бас ингээд туршиж үзэх, хийж үзэх ер нь бол боддог ер нь. Одоо Димагаас бас ингээл AI хиймэл оюунханы талаар бас нэлээд асуулаа л та. Ер нь Димагийн хувьд одоо ингээд зөвхөн ингээд контент хийх, за тэгээд энэ ажил мэргэжлийн одоо ерөнхийдөө бол ингээд бот өгсрөх ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлсээс гадна яг Дима чөлөө цагаараа хобби ер нь яг юу гэдэм? За чөлөө цагаараа бид хийх зүйлүүд бол байгаа. Спортоор хичээлэх дуртай. За тэр дундаа ширээний теннисийг маш хичээлдэг. Ер нь оюутан байхасаа хичээлжсэн. Тэгээд оюутан байхдаа би багшилдаг байсан ширээний теннисний багшилдаг гэсэн. Тэгэхээр ер нь чөлөө цагаараа тийм спортоор хичээлэх дуртай. Тэр дундаа ширээний теннисээр хичээлэх дуртай. Ширээний теннис одоо хэдэн жил явсан гэсэн үг тэгэхээр ер нь за ер нь бол багасаад хичээлж эхэлсэн. Одоо хүртэл ингээд сонирхоод яг мэрэгжлийн төвшөнд очиагүй ч гэсэн сонирхогчийн хэмжээнд ерөнхийдөө бол гайгүй. За ер нь сонирхогч гэж хэлээд байгаа болохоос сонирхогч биш л байна да. Багшлаад байгаа. Тэгээ багасаа явсан ширээний теннис явсан гэхээр ер нь бол бас манайти одоо бид нар шиг одоо энгийн хүн болыг ингэчихэд бол барахгүй юм байна те. За тэгээд ер нь бол Монголд одоо AI контент бүтээгчнэр одоо бас чамгүй олон болж эхэлж байгаа юм шиг санагдаж байгаа. Тэгэхээр ер нь тухайн тэр AI контент бүтээгчнэр болж байгаа хүмүүсийг одоо ямар төвшөнд байна гэж ер нь харж байна. Одоо янз янзын хүмүүс байгаа. Тэгээ хэр сайн байна гэж харж байна ч гэдэг юм уу те. Ер нь өөрийн хувийн ингэдэг өнцөг нэг байгаа штэ. Энэ нэг энийгээ засчаасаа ч гэдэг юм уу те. Нэг энэ дээр нийтлэгээр хүмүүс алдаад байна да. Энийг ингэчих юм бол бас амрах хийчдэг шүү дээ гэдэг ч юм уу те. Нэг тийм зүйлсүүд олж харсан өнцөг бий юу? За тий. Одоогийн байдлаар нөгөө хүмүүс хиймэл оюунхан гэж бодохоор нөгөө ChatGPT ч юм уу эсвэл ингээд зураг гаргах эсвэл зүгээр бичлэг хийх гэж ойлгоод байгаа байхгүй. Яг үндэ хиймэл оюунханыг бид тухайлгаар яг гоё ашиглаж чадах юм бол маш олон боломжууд байгаа. Тэгэхээр тэр саяны хэлсэн зүйлүүдээс гадна одоо чинь өөр зүйлүүдийг бас ашигласаа. Тэгээ одоо би саяхан нэг жишээ өөрийнхөө яг жишээнээс хэлэхэд би одоо хятад руу урд ногт очиж үзэж байгаагүй ямар ч мэдлэггүй байжгаад тэгээ зүгээр хиймэл оюунханы тусламжтай одоо хятад руу би ингээ аялаад ирсэн. Аялангаад очиод үзээд ирсэн. Тэгээ яаж вэ гэхээр за би яаж очих уугаас авахуулаад ямар газар очих уу, ямар буудал захиалах уу, за тиктэй хаанаас авах уу гэх мэт бүх мэдээллийг би ерөнхийдөө хиймэл оюунханы тусламжтай ингээ хийж байгаа байхгүй. Тэгээ тэрний яг үр дүн нь бол надад шууд мэдрэгдсэн. Яагаад вэ гэвэл ерөнхий одоо ингээд одоо хөтчтэй явах, за янз бүрийн газраар букинг хийлгэх юм уу тэрнээс харахад асар бол ингээд юуг бол санхүүгийн хувьд бол хэмнэлт гаргасан байлаа. Тэгээ сүүлд нь би өөрөө тэрийг хараад ер нь бол гайхсан байна. Тэгэхээр яг тийм маягаар ингээд хиймэл оюунханыг ч гэсэн ер нь бол ашиглах боломжтой байгаа да. Хүмүүс болохоор нөгөө зүгээр л яг энгийн ойлголт нь болохоор зүгээр л зураг хөрөг тэгээд бичлэг дүрсэнд ашиглана гэж ойлгоод байгаа болол ер нь бол амьдралын яг өдөр тутамд ашиглаж чагаасаа тэгвэл мөнгөний хэмж болдог бол тэр талаар ер нь ярьж байгаа шүү дээ. Тэгээ ер нь бол би бас тэрэн дээр бол санал хэлтэй байна. Би ч гэсэн ер нь бол бүр яг үнийг хэлэхэд би бүр хятад хэлчихв. Тэгээ би саяхан явж ирсэн. Тэгээд тэгсэн чинь зүгээр л химлээ ухаанаар би яриад явцаа. Зөвөр ингээл
За ярилцъя гэл ингээл явцсан тий. Тэгээд ерөөсөө тэгэл хэлсэн тий. Ер нь нэлээд таалагцсан нэлээд гоё байсан. Тэгээд би хиймэл оюуханыг ер нь бас адилхан л да. Тэгэл өдөр тутамдаа бүр яг өдөр болго ашигладаг. Тэгээд би бүр нэр одоо ингээд бодоход бол бүр яг өдөр болго ашигладаг юм. Бүр ингээд толгон дотор юу байгаа бүхнийг хиймэл оюухантай холбоотой хийдэг. Тэгээд ер нь бол айл болох сайжрах гэж хичээдэг юм байна. За тэгээд ер нь Диматай ярилцахад бол маш их таатай байлаа. Тэгээд Димагийн хувьд бас өөрийнхөө талаар одоо миний асуугаагүй энд орж ирээд бас хэлмээр байсан зүйлсүүд байвал бидэнд тоолцооч. Тийм. Одоо хэмэл оюуханыг одоо хүмүүс ер нь бол судлаад сонирхоод эхэлж байгаа. За тэгэхээр цаашдаа одоо бид нэр энэ зүйлийг илүү одооноос ингэ сураад эхлэх юм бол биднэрт одоо алстай бол маш том зах зээл хүлээж байгаа. Тэгээ илүү одоо энэ зах зээл амжилттай байх боломж нь бүрдэж байгаа. Одоо томоохон компаниуд бол аль хэдийн одоо оюуны хөдөлмөр эрхэлдэг зүйл дээр хиймэл оюуханыг бол оруулаад эхэлсэн байгаа. За тэрийг бол хийдэг хүмүүс бол ерөнхийдөө миний анзаарснаар маш бага байгаа. Тэгэхээр одооноос бид нар тэр зүйлийг сураад одоо үйлчлэгээ үзүүлээд ч юм уу өөрийгөө хөгжүүлэх бол бүрэн боломж байна. Тэгээ явандаа болохоор физикл одоо ажил дээр ч гэсэн хиймэл оюухан бол ороод ирэх бах. Миний төсөөл рүү одоо 5 жилийн дараа ихэд энэ годмаар одоо роботууд явж эхлээл айл гэрт ингээ робот байдаг ч юм уу. Тийм зүйлүүд бол болох бах гэж бодоод байгаа. За тэгэхээр одоо тэр зүйл дээр одооноос бид нар бэлдээд явах юм бол ер нь бол цаашдаа илүү амжилттай байх болов уу гэж бодож байна. Тэгэхээр хиймэл оюуханыг сонирхоод судалж байгаа одоо дүүнэр ах нар эгч нар байх юм бол илүү ахта хичээгээрээ тэгээд энэ зүйл маань биднэрт ирээдүйд өгөөжтэй байна гэдэгт итгэлтэй байна л гэж хэлнэ. Мэдхгүй зүйлээ байл бас тийм надаас асууж болно шүү холбогдорой. За ойлголаа. За өнөөдрийн зочноор бол контент битгэгч Дима байлаа. Тэгээд тантай ярилцахад маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр 2026 оны амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай, контент нь бас амжилттай байх болтугай. Тэгээд ажил мэргэжил бизнест нь бүх зүйл нь амжилттай болтугай гэж бас хүсэн өрөө. За маш их баярлалаа. Тэгээд танд бас одоо ингээд ийм гоё нэвтрүүлэлт өрсөнд баярлалаа. Тэгээд та бүхний цаашдын ажилд нь амжилт хүсье. За баярлалаа. Дима байлаа.